За сайн бацгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Ээлжит подкастында тавтай морил. За бид нар энэ удаа гэр бүлийн зүй дээрээ дахин ирсэн байна. Тэгээд оюун эрдийн эмчтэйгээ уулзахаар ярилцахаар ирсэн байна. Сайн байна авч. За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бид хоёрын хувьд гэвэл нэлээд тийм халуун хүн сэдвийг барьж авсан байгаа. Ялангуяа насан турш эмэгтэйчүүдэд зориулсан зүйл байгаа. Энэ юу вэ гэхээр бэлгийн дур хүсэл одоо таашаалын талаар ярилцах гад суусан байна. За тэгэхээр их эмэгтэйчүүд маань ингээ асуудаг юм чи бэлгийн одоо таашаал, дур ханах, дур тавих хоёр яг адилхан юм уу эсвэл энэ нь арай жоохон өөр процесс юм уу гэж. Ер нь бол харьцангуй ойлголт л та. Бэлгийн дур ханах гэдэг бол мэдээж нөгөө бидний илтгэл тавих те. Таашаал авах гэдэг маань тавихгүй ч гэсэн тааламжтай байх энэ мэдрэмжийг юм хэлээд байгаа гэсэн үг. Тийм. Тэгвэл би нөгөө өмнө сонсохдоо ингээд за бэлгийн арилгааны үеэр дур одоо нөгөө бүр ингээд тавихгүй ч гэсэндээ дур ханах процесс бол ингээд явагддаг. Тэрийг ингээд зарим их эмэгтэйчүүд одоо нөгөө тавихтаа андуураад тэгвэл нөгөө мэдрэмжийн хувьд ингээд зураг гараад эмэгтэйчүүд хоорондоо ярьдаг шүү дээ. Тавих чинь бас нэг өөрөө ингээд нүд нь бараг ингээд лоч манраал ингээд амар гоё мэдрэмж яадаг. Тэгэл тэнгууд зарим эмэгтэйчүүд тэгвэл минийх биш юм шүү. Би зүгээр ингээд ингээл гоё болоод дуустдаг гэж тэгж ярьдаг шүү дээ тий. Ер нь бол бас нөгөө дур ханахын тулд нөгөө тавихын тулд өөрийгөө мэдрэх эсвэл да өөрийгөө яг нөгөө мэдрээгүй тавьж үзээгүй эмэгтэйчүүд нөгөө гоё таашаалтай байгаагаа бас нөгөө тавьж ийн гэж бас ойлгодог байхгүй. Тэгэхээр бас харцангуй өөр ойлголтууд байна. Тэгэхээр таашаал авч байгаа нь дур тавьж байгаа нь шал өөр хоёр ойлголт авах гэдэг шүү дээ тий. За тэгвэл дахин нэг асуух юм нь нөгөө хүмүүс хоёр өөрөөр ингээд дур тавиад байна. Нэг нь болохоор одоо юу гэдэг өтрэгээрээ болон хилүүгээрээ гэсэн хоёр одоо хэлбэрээр гэх юм уу. Тэгэд энэ нь яг яадаг юм бэ? Яг ерөнхийдөө нөгөө өөрийгөө мэдрэн гэж түрүү ярьсан те яг тэргээр би нөгөө бэлгийн сэрлүүд гэж байгаа. Хүн өөрийгөө эхэлж олж ийж одоо нөгөө хамтрагчтайгаа бас бэлгийн харилцаанд орох үедээ харилцан ярилцж ийж нөгөө тухайн харилцаа маань бас гоё болно те. Тийм байгаад байгаа. Тэгэхээр энэ бол яаж ч ер нь бол дур тавьж болдог. Энэ хилүүгээрч бай, өтрэгээрч байж болно гэсэн үг. Зарим хүмүүс бол нөгөө хилүүгээр оролдоо тавьдаг бол зарим нь ингээд өтрээгээр тэгэхээр өтрээгээр тавихаар магадгүй эрэхтэй хамтрагчийн хэмжээ ч юм уу чухал болдог бах тийм. Үгүй юу. Би яг тэгэж нөгөө яваа яриа сонсч ирсэн. Хэмжээ чухал биш гэж ярьдаг. Гол нь тэгэл нөгөө хосуудын хоорондын харилцаа нөгөө бие биендээ татагдж байгаа байдал тийм. Тэгээд тухайн үеийн нөхцөл байдал, сэтгэл санааны байдал энтрийг маш олон нөлөөлнө. Заавал хэмжээ том эрхтэндээ эрхтэй хүн гой таашаал өгдөг гэсэн асуудал биш. Энэ юусоо хөдөлгөөн урлаг гэсэн тоо. Хөдөлгөөн болох нэртэй тий. Тэгвэл зарим эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн туршил нь аягүй нөгөө багассан. Бэлгийн харилцаанд орохоос түүхшөөх, хандлагатай болоод ингээд яг тийм үе байдаг шүү дээ тий. Нэг энэ нь ямар шалтгаанаас болоод байна? За бэлгийн туршил буурах гэдэг бол нэг өсөндөө нөгөө эмгэг гэж яддаг л да. Төрөлхийн болон олдмол гэсэн юм хоёр янзтай байдаг. Төрөлхийн гэдэг нь анханасаа бэлгийн туршилгүй нөгөө хүсдэггүй тий таашаал төрдгүй юм хүмүүс байдаг. Хоёр дахь нь бол одоо өмнө нь дур хандаг, дур тавьдаг байсанаа сүлд нөгөө туршилгүй болох юм байдаг хгүй. За энэ болохоор маш олон шалтгаанаас болж үүсдэг. За ихэвчлэн эмэгтэй хүний хувьд гэх юм бол төрөлттэй холбоотой хамгийн том шалтгаан бол за мэдээж төрөлтийн улмаас даавар тий эстроген дааврын хэмжээ ихсээд ирдэг. Эстроген прогестерон гэсэнтэй холбоотой бэлгийн туршил жирэмсэн үед төрсний дараа хүртэл буураад ирдэг. За мөн төрөх үед нөгөө булчингийн гэмтлүүд тий арцгийн орол эрхтнүүдэд булчингийн гэмтэл үүснээс болоод бэлгийн туршил буурах. За дээрэс нь зөвхөн үүнтэй холбоогүйгээр янз бүрийн одоо дотоод шүүлийн шалтгаантай эмгэгүүд гэж болдог. За чихрийн шижин мөн бамбайн эмгэг энэ болохоор дааврын өөрчлөлтөнд ороод юм гэсэн. За дээрэс нь хэвлийн тархалт. Байнга тэр нөгөө
том өөхлөг гэж арцгийн орол эртнүүдэд дараад байхаар чинь нөгөө бэлгийн сулрал үүсгээд идэг тийм. Өтрээний булчин сулрах, давсны булчин сулрах, шээс завхаар л өгөх юм шалтгаан болдог. За дээрэс нь одоо архаг нөгөө тамхичин тийм байнгын тамхит хэрэгэлдэг. За архины хэрэглээ өндөртэй. За мөн кофе байнга хэрэгэлдэг тийм. Энэ маань юусаа байнга нөгөө булчингуудыг сулруулж идэг учраас. За дээрэс нь замбрааг имийг хэрэглээ бас нөлөөлдөг. За тухайлах юм бол нөгөө сэтгэс нөлөөт имийг хэрэглэх, даралтны им тогтмол хэрэглэх, за өвчин намдаах имийг замбраагүй хэрэглэх ийм шалтгаануудаас болоо ерөнхийдөө бэлгийн туршилт буураад идэг. Эмэгтэй хүн ерөнхийдөө нөгөө эрэгтэй хүн маань эмэгтэй хүнтэй харьцуулахад бэлгийн туршилт илүү байдаг. Энэ болохоор эрэгтэй хүнд агуулж байгаа тестостерон давхартай холбоотой. Эмэгтэй хүнд ч гэсэн тодорхой хэмжээний тестостерон байдаг. Агуулж идэг тийм. Энэ болохоор бэлгийн дурслыг өгөх нөгөө сэрэг хэмнэлэг үзүүлнэ. Энэ даавар маань жирэмсэн үед болон төрсний дараа эрчимтэй нөгөө багассан байдаг учраас төрсний дараа туршилт хүрдэггүй шүү дээ тийм. Жирэмсэн үед ялангуяа бас бэлгийн туршилт хүрдэнэ. Хүрдгүүтэй адилхан. Энэ юусоо даавартай холбоотой байсан юм. Тэгэхээр ер нь бол ингээд төрсний дараа бол бэлгийн дур ингээд гих мэтчлэн маш олон шалтгаанууд байна шүү дээ тийм. Нэгэнд буурсан дур хүсэл одоо дахиж сэргэн гэж байх уу? Сэрэгтэй хэр удах вэ? Жишээ нь одоо магадгүй шалтгаанаас одоо шалтгаалаад өөр байдаг тийм. Төрсний дараа бас дээрэс нь тэр нөгөө хэвлийн харуулалт гэдэг би биений хувьд жишээ нь анхудаас аз ингэж хэлчихлээ. За тэгээ энэ тохиолдолд нэгэн буурсан зүйл хизээ дахиж сэрэх вэ? Сэрэгдэхүү найдар байна уу? Найдар байж байх. За төрсний дараа бол мэдээж нөгөө физиологи 6 сарын дараа нөгөө даавар маань тэнцвэртэй байдал хэвэн явагдаад ирэхээр туршил хэрэгж сэрэж ирдэг. Байгаа. За мэдээж нэгэн суларсан байгаа булчинг биднээс чангалах те ямар нэгэн нөлөө хэрэгтэй. Үүний тулд бид нэр кегел дасгал, кегел бөмбөлөг эсвэл янз бүрийн нөгөө физик эмчилгээний аппаратуудаас үлгэр гараад ирсэн. Тэрийг ингэж нөхөн сэргээх байдлаар эмчилгээний залтар хэвлээд иж болдог байхгүй. Тэгэхээр энэний талаараа дэлгэрүүлээч гэж хүсэж байна. Жишээ нь кегел дасгал, кегел бөмбөлөг яг ямар зүйл энэ бүр ингээд энэ удаа энэ талаар сонсож байгаагүй юм ихтэй байхыг ч өдрөө үүсэхгүй бах тий. Тэгэхээр яг яах вэ? Бид нар яаж хийх вэ? Гэрээ нөхцөл бас их боломж байна. Аппарат гэдэг бол тэр аппарат нь яг яаж үйлчилдэг гэх мэтчлээ. Кегел дасгал гэдэг бол нэгсэн өдрөөний фитнес гэж хэлж болно. Одоо бид нэр суларсан байгаа булчингаа чангалахын тулд фитнест явдаг. Тэр яг үүнтэй адилхан кегел дасгал хийх нь өөрөө өдрөөний булчин чангалж өгдөг, бэлгийн туршлыг нэмж өгдөг, мөн нөгөө шээс завгаарлыг эмчлэх, давсны булчин чангалах юм ач холбогдолтой байдаг. Кегел дасгалыг зөв хийж чадахгүй бол кегел бөмбөлөг гэдэг юм хэрэглэнэ. Бөмбөлөг гэхдээ маш боломжтой хэрэглэнэ. Ягаад гэвэл өсөх замын халдвар өсөх гэдэг. Маш сайн нөгөө угаа жаргах, цэвэрлж, ариун цэврийг маш сайн сахиж хэрэглэхгүй бол өсөх гэдэг ийм талтай. Кегел дасгалыг хийж чадахгүй бол одоо нөгөө түрүүний ярьсан аппарат гэж ярьсан тийм. Тэр аппаратанд ороод мэдрэлттэй сайжруулаад кегел дасгалаа сураад үүнийгээ цаашдаа амьдралтаа хэрэгжүүлээд дасгалаа хийгээд явбал зүгээр тийм. Кегел дасгалыг яаж хийдэг вэ? За кегел дасгал хийхэд бол за эхлээд өтрийгээ мэдрэхгүй байгаа тийм нөө дасгалаа зөв хийж чадахгүй байгаа бол эмчээс ирээд дасгалаа заалгаад буруу зөвөө шалгуулад ингээд явж болно. За эхний удаад бид нар эхний 14 хоног хэвтэй байдлаас дасгалыг хийдэг. Хэвтэй байдлаас 2 хөлөөс салгаад муулсан байдалтай. За тэгээд өтрийнхаа булчин 5 секунд чангалаад 5 секунд суллаад шээсээ барьж байгаа юм шиг чангалаа. Яг шээсээ барьж байгаа юм шиг. За дахиад 5 секунд чангалаад 5 секунд суллаад тэгээд ингээд өдөрт 3 удаа. Өглөө өдөр орой гэж ингэж. За дараачаас нь бид нэр босоо байдлаас тийм ээ дасгал хийж явахдаа, алхаж явахдаа, тий ажил руугаа явж явахдаа, гэрээ цэвэрлж явахдаа, хөдөлгөөн хийж явах үедээ энийг хийнэ. Кегел дасгалыг ерөнхийдөө дандаа 5 секунд чангалаад 5 секунд суллаад ингээд ихний 1 сар босоо байдлаас. За дараа нь хугацааг нэмээд 10 секунд чангалаад 10 секунд суллаад гэдэг ингээд явчихна. За гэхдээ хинч энийг ерөөсө тоолж хийдгүй. Хүмүүс залхуурдаг аахгүй юу. Тэгэхээр ерөөсө миний зөвлөдөг юм бол зүгээр сансан үедээ чангалаад бай. Сансан үедээ шээсээ барьж байгаа юм чинь. Энийг бүр амьдралдаа хөвшүүлээ за болох юм бол зүгээр машин барайл явж идэлтэй улаангийн ласлаа улаангийн ласчих хооронд дотрыг чангалж. Бас бодлоо тий.
За сансан үедээ те ажиллаа хийгээ явж байгаа л сууж байгаа л гинт кегл гэдэг ингээ ботгол юм бол чангалч. Заавал тоолохгүй зүгээр л чангалч. Нэг мэдгэд хүн өөрөө сатаараад сулцсан байдаг. Сүүлдээ нэг бүр ингээ амьдралдаа хөвшүүлээд байж байнгын нэг бариатай болчдөг байхгүй кегл. Сулалчхал юм бол ингээл доороос юм татаад байгаа юм шиг санагдал. Ийм болцсон байдаг. За ядчил нөгөө дэлхийн татхуучны нөлөө шүү дээ тийм. Хамгийн доор байгаа ёроолын булчингууд доороос нь нөгөө бидний арьс хүртэл ингээд сулардаг. Тийм ээ уунждагтай адилхан энэ булчингуудыг доороос нь татаж хангааж идэг, сулруулж идэг. Гэтэл бид нар энэнийг одоо сүрхийн тулд заавал нэг байрж чангалж явах хэрэгтэй болоод байна тийм. Арьсаа бид нар хүртэл өргөж нөгөө гуашаа маш хийдэгтэй адилхан гэж байна. Зөв. Тэгэхээр нөгөө хамгийн нандин хэсгээ бас арчлаа. Фитнес хийгээд байна шүү дээ тийм. Би танаас нөгөө жицгийн массаж гэж үнэн сонсч байсан. Тэгэхээр яг тэр энэ жицгийн массаж гэж юу юм? Сайн уйлаа бас аппарата хөөдүүлсэн байна. Тэгэхээр талаар дахиж ярих юм байна. Тэгэхээр аппарат нь яг яаж орвол үр дүнтэй байдаг хэдэн удаа ордог тий гэх мэтчлээ аппаратны талаар мэдээлэл өгөөрэй. Тэгээд дараа нь болохоор тэр жицгийн массаж гэж яг юу байгаад байна? Яг яаж хийдэг? Ямар зүйл байгаад байна гэдэг талаар бас мэдээлэл өгвөл. За жицгийн массажны үед ярих юм бол түрүү ярьсан кегл дасгалыг хүүхнүүд буруу хийдэг. Бүр их хвчлэн буруу хийдэг. За дасгалыг буруу хийснээс болоод өтрээний булчинд эмгэг зангирал үүсдэг. За тэр маань бэлгийн харьцаанд орох үед өвдөх 5 мэдрэмж өгөх юм шалтгаан болдог. За энэ булчингт нөгөө суллах гэж бид нэр энэ жицгийн массаж, өтрээний массаж гэдгийг хийдэг байх нь. За дээрээс нь жицгийг өдөөдөг бэлгийн туршлыг нэмэх зорилгоор энэ массажийг хийдэг гэсэн. Тэгэхээр өтрээний энэ массаж хийснээрээ өтрээний цусан хангамж сайжрах, бэлгийн туршил нэмэгдэх юм ач холбогдолтой. Тийм. Яаж хийдэг вэ? Тэр бол арай ноцоо. За аппаратны тухайд. За аппаратны тухайд гэх юм бол за манай эмнэлэг дээр өтрээний булчин чангалах хайфу гэдэг аппарат байгаа. За энэ аппарат маань ерөнхийдөө та 21 хоногийн зайтай 3 удаа орохоор нэг курс имжлэгээ болдог ийм аппарат байгаа. За энэ нь бол тэр бага арцгийн ёроолын эрхтнүүдийн цусан хангамж мэдрэлчдийг сайжруулах зорилгоор хийгддэг. Одоо бэлгийн туршил нэмэгдэнэ, шийц задгаал имжлэгдэнэ, хөтгөн хаталт имжлэгдэнэ гэсэн үг. Хөтгөн хаталт нөлөөлж шүү дээ. Нөгөө бэлгийн харилцаанаас бүр ингээд одоо дуур тавилт гэх юм уу тавьж чадахгүй байгаа бүх тэр нөгөө нэг оргил мэдрэмжийг мэдэрч чадахгүй байгаа юм гэдэг жицгийн массажийг сануулж байна зав. Тэгэхээр яг массажаар дамжуулаад өөрийгөө олоод өөрийгөө нээгэлүүлээд яг энэ хэсэгт миний ташаалын оргил зүг байна гэж үзээ. Тэгээд дараагийнх руугаа одоо гэж үзээ тэрийг ойлгосны дараа бол хамтрагчтайгаа харьцсан гоё болох гэдэг шүү дээ тий. Бүр огт нөгөө тавьж үзээгүй ч юм хтэйчүүд байдаг тий. Би амар гэсэн. Орог ингээд тавьж үзээгүй байж байгаа ингээд бүр хөшөө твэршээд ингээд явцсан юм хтэйчүүд тийм талаар ч гэсэн сонссон байна. Тэр ерөөсөө тавьдгүй юм хтэй гэж байхгүй. Мэдрэмжгүй таашаалгүй юм гэж байхгүй юу тий. Бол тийм өөрийгөө олоогүй байна л гэж үзсэн. Бид нар ч угаасаа нөгөө төрөлхийн гэж түрүүн ярьсан ч гэсэн тухайн нөгөө эрэгтэйд байдаг тестостерон төрөлхийн даавар бол эмэгтэйд ч гэсэн байж л байдаг. Өөрийгөө ерөөсөө олоогүй л гэж байна. Тэгэхээр бид нар ч юм бол ингээл нөгөө жоохон байхасаа л барыг тэр доор байгаа зүйл амар тийм нууц ичмээр зүйл юм шиг ингээл барыг ойлгоол хаана ингээд шээдэг нь аль нь чинь тэг ингээд яг сайн мэдгүй явж байгаа л том болоод нөхөртэй болоод магадгүй хүүхдтэй болоод явчихдаг. Тэгэхээр тухайн эмэгтэй ер нь бол өөрийгөө таньж мэдэх хамгийн чухал байгаа тийм. Өөрийнхөө нөгөө сэрлийн зэг, сэрлийн зэг хаана байдгүй, жицэг хаана байдгүй те тэр хаана гэдэг. Яавал надад тааламжтай байдгийг. Одоо нөгөө хошил өөрийн нөгөө өдөөх үегээд байгаа шүү дээ. Тэрийг аяг сайн мэдээд бид нөгөө байрлал хүртэлтэй гоё ингээд хамтрагчтайгаа ярилцдаг. Ингүүл надад гоё байна. Ингэж хийвэл гоё юм. Ингэж ер нь ихтэй амьдралдаа нөгөө тааламжтай гоё таашаалтай байна л да. Ичиж муугаад ах юм бол ерөөсөө биш. Угаасаа л нэг амьдрал байх ёстой л хэрэгцээ юм чинь тийм ээ. За эмчтэй баярлалаа. Зөндөө олон гоё зүйлсийн талаар ярьлаа. Тэгээд
хамт байсан хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Баярлалаа.